Оройн дэргийн үзэгчтэй манай Доржийн годом нэвтрүүлэг маань эхэлдэг цагтаа эхэлж байна. За тэгэхээр энэ удаа манай гэрт бол бас нэгэн хүндтэй зочин одоо ирээд байна. Тэгэхээр энэ бол маш олддоггүй. За тэгээд тэр болгон бас хамтд нь харж чаддаггүй тийм хоёр хүн одоо арай гэж одоо гэртээ өрөө ачилдаа. Энэ бол дуучин Байста. За тэгээд Байстагийн одоо төрсөн дүү болох манай жүжигчин Нурбулаан одоо манай студид манай гэрт өргөдөн ирсэн байна. Орой өдөр юусэн байдгүй. Хамтдаа яагаад ингэж онцолж хэлсэн бэ гэхээр чинь хамтдаа тэр болгон хоёр ингэж нэвтрүүлэгт орж байгааг би харж байгаагүй юм байлээ. Тэ. Тэгэхээр одоо энэ талаар ерөөсөө яриагаа эхлүүл аваарай тийм. Ер нь бол хамт ингэж ер нь олон нэвтрүүлэгт орж ирсэн үү ер нь? Тийм зөвхөн баха тийм. Нэг л удаа орж ирсэн. Юунд орж? Тийм 2 жилийн бараг 2 жил болчихоо. Нөгөө Eagle ресторанд тийм ярьцлаа. TV нэг ер нь нэг л удаа орж ирсэн. Одоо энэ ингээд энэ ч одоо нөгөө том биш олдохгүй юм шүү дээ. Харин олдож өгөхгүй. Хүүхдийн одоо нөгөө хүүхд орчуудын ганц одоо хайртай жүжигчин болцсон ингээд явж байгаа юм шүү. Тэгээ манай дүү ч одоо ерөөсө олдохгүй шүү дээ. Тэгээ өөрөө бас одоо аргины ажил ихтэй театрын тэр байгуулсан. Театрын захиралд. Одоо ч офисгүй театр. офис яг байгаа шүү дээ. Та мэдээ юм уу? Тийм үү. Яг нөгөө төмөр зам байна шүү дээ. Төмөр зам байна шүү дээ. Ингээд гарант төмөр замс доош явахаар ингээд явж ийл нэг барилга байгаа. За тэрний чи яг энэ голд нь барилга нь баригдаж байгаа юм байна. Бас ер нь одоо хамт нэвтрүүлэгт одоо орох бол за энэ бол хоёр дахь удаагийн тохиолдол юм байна шүү дээ. Гэхдээ ер нь бол хоёулаа уран бүтээлч юм байна дөө. Бараг анхных одоо энэ чинь шинэ он гарч ийн. Тийм анхны одоо 2 жилийн өмнө цагаан сар ойртож чинь те энэ одоо дандаа энэ гой баяр наадам энэ гой одоо баяруудын дунд л одоо орж байгаа бараг оны анхны нэвтрүүлэг болж байна. Ер нь бид хоёр хамт орсон ч гэсэн ер нь бид цөөхөн л юм ярьсан байх гэж одоо бодсон шүү дээ. Одоо бол энэ танаа гэрт ингээд зочлоод ирсэн Доржийн гудамж нэвтрүүлэгт ирснийх бас бид хоёрт бас ярих юм зөндөө л байна бас. Гоё надаас бас асуух юм зөндөө л байх. Би бас нэвтрүүлэг цаа ирж байхдаа тэгж бодож илаа. Нэрээ бас дүүтэйгээ бас хараагүй. Ойр дэр бид хоёр юм яриаггүй юм биш үү гэж бодлоо. Тэр яг нэг л асуух гэдэг. Тоо ер нь хэр уулздаггүй ер нь уулздаггүй удадгүй ер нь сардаач гэдэг юм уу 7 хоногт ер нь хэр уулздаг вэ? Гэхдээ одоо юу вэ ингээл цөөх. Энэ ч одоо тоглолт ихтэй. Би одоо дүүгэл ярмаар шүү. Энэ ч одоо тоглолт ихтэй. Тэгэл сая одоо шинэ жил боллоо. Шинэ жилээр ч гэсэн нэлээд ажил төрөлтэй байлаа. Тэгээд бас хор юм аа нэр. Бас яг ингэж тухтаа суугаагүй юм байна ингээл. Яг мэдлэл өнгөрн те. Сайн уу юу вэ? Ажил нь гайгүй юу гээл. Тэгээ ер нь бол уцаар бол ярина. Тэгээ уцаар яар. Гэхдээ бас нэг ийм асуудал байдаг нэг. Тэнд нэг тим тоглолттой та завтаа юу? Эсвэл би дөрөв яриад би дөө нэг тим тоглолт байна. Тэгээ тоглолтын дээр очихоор эсвэл энэ тоглолчоо явцсан байдаг. Эсвэл би дуулчаа яваад гэсэн байдаг. Тэгээ таардаг хоёлоо байдаг юм байна. Их баярлалаа дүүдээ бас те. Ингээд бас үзчихдэг юм байна. Би бас ахыг бас одоо шахдаг гэв дээ. Тийм ээ. Бас шинжлэр ингээд тоглолт нь ингээд явж шахдаг. Тийм. Бас одоо бас менежер хийж байгаа юм л да. Менежер тий. Тэгээд Байста ахыгаа бас нэлээд олон газар байгууллагуудад би бас шинжлэлийн баярт нь бас дуулуулсан тий. Хамгийн гол нөгөө олддгүй байгаа байхгүй. Утасны дугаарыг ч хүн болгон тэр болгон мэдэхгүй учраас. Тэгээд ингээд тоглоод ингээд лөө сайн уу гэл тэгээд сайхан хоолны ширээн дээр суухтал ахын утсыг асуугаал. Тэгэл ахаа гээд залгаал. Өөр тусын тухтаа суусан гоос гоё юм штэ ингээд амраад нэг юу лээ гэж гинт бодлоо штэ айлдараад. Манай гэрчин энэ сая байраас болоод тэгээ тавилгаач их солиод тэгээд юм шинэ гоё болсон юм шиг. Би ингээд ингийн ихээр нэг тийм шинэ зөвхөн одоо ингэ шиг л тийм. За тэгэхээр бас манай үзэгчид бас гайхаж байгаа хаа өнөөдөр яагаад одоо бас хоёулаа одоо манай гэрт ингээд ирсэн бэ гэхээр бас нэг зорилготой байгаа. Энэ юу вэ гэхээр Латив сангийн 1 жилийн ойн одоо тоглолт удахгүй болох гэж байгаа. Монголын ард түмний хайртай жүжигчин та бидэнд эгэлийн эгэл дүүтөрхөөрөн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн Латив багсан зориулсан Латив сангийн 1 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт. Тоглолтод Циркус Монголиа хадга, Шинүн продакшн, Мөрөөдлийн театр, Хандаа театр, ТV коктейл болон шилдэг хамтлаг дуучид оролцсноо. 1 сарын 25-нд Монголын хүүхдийн урдны концертын дахимд 19 цагаас ганцхан удаа. За тэгээд тэрнийхээ талаар бид ярина. Мөн бас бидний яриа бол мэдээж одоо уран бүтээл
За тэгээд өнөөдөр бас манайд тэр болгонд бас зурагтаар ордог. Тэр болгонд бас нэвтрүүлэгт ордог. Хоёр хүн ховор хүн орсон учраас асуух сонин асуулт бол надад бас байна. Тэр эхлээд энэ Латив сангийнхаа нэг жилийн тоглолтын талаар ярих уу те. За анх одоо энэ сан маань яаж одоо үүсгэн байгуулагджээ те. Одоо жил болчихлоо шүү дээ. Жилийн хугацаанд юу хийв? Тэгээд одоо энэ тоглолтын талаар. Тийм. За баярлалаа. Ямар гоё юм бэ те. Асуулт нь ингээл ер нь бол энэ үзэгчтэй ингээл урлаг соёл гээл одоо бид нар энэ урлагийн дуу хоор жүжиг одоо кино шиг тийм үү одоо манай нураа бол өөрөө тайзны хүүхд. Тэгэхээр зэрэг бид нар энэ бүх юм нь одоо энэ явж байгаа юм аа нөгөө л одоо аав юм аа. Нүү аав юм аа л одоо хийж зүтгэж авсан ард түмдээ Монгол түмдээ зориулж авьяас билег ажил хөдөлмөр бүх юмаа зориулж авсан энэ он жилүүд л одоо өнөөдрийн хүртэл түшиж явд юм байна. Тэгээд аав юм аа одоо энэ одоо нэрмжит тийм сан байгуулагдаад 1 жил болж байна. За бид нар бол одоо эхлээл одоо энэ чинь бол төрийн бас байгууллага учраас бол олон зүйлийг бодож төлөвлөж олон зүйлийг хийх юмсан гэж тийм омоглон одоо бидний эхэлж ялаа. Тэгээ ингээд 1 жил чинь ч одоо их хурдан өнгөрдөг юм байна. Тэгээд бол энэ жилийн энэ аавхаа тухай ингээ ярихад бол хүмүүс бол маш сайхан одоо хүлээж авдаг. Бид нар одоо Латив сангийнхаа тоглолтоор бид нар 3-4 аймагуудад бид нар өөрсдийнхөө энэ санг тайлбарлаж авьяастай хүүхдүүдийг нээж олох гэж тэдний дунд шалгаруулалт явуулж тэднийг одоо урлаг орон сайхан руу татаж та нар одоо энэ урлагаар ийм авьяастай хүүхдүүд байвал одоо боломж бол байд юм аа. Заавал одоо мөнгө төгрөг гэхээсээ илүү авьяасаа хөгжүүлээд өөртөө байгаа дуу хоор жүжиг юу гэдгийг ямар ч авьяас байсан циркийн урлагч байсан хамаагүй тэднийг бид нэр дэмжиж наадгаа хөгжүүлээ бид нар ингээд сургалт одоо тийм хүүхдүүд бол маш их одоо зөвлөгөө өгдөг. Одоо хэд хэдэн багш нартай хэд хэдэн зөвлөдөг одоо хүмүүстэй. Тэгээ нөгөө хүмүүс маань хүүхдүүдэд зөвлөгөө өгснөөрөө бид нар бас нэлээд хэдэн хүүхдүүдийн бүртгэлтэй боллоо. Тийм тэгээд хамгийн ихний одоо бидний бахархаж хэлэх юм бол энэ байна. Ерөөсөө энэ сангаараа бид нар хүүхдийн одоо манай одоо Монголын өнцөг булан бүрт байгаа одоо хүүхд багчууд, залуучууд маш их авьяастай байт юм байна. Гэхдээ тэр авьяасаа яаж одоо цааш нь авч нээд юм бэ? Заавал одоо тэр том тэмцээнүүдэд оролцож өөрсдөө сорих хэрэгтэй байт юм уу? Эсвэл энийг тайлбарлаж ярьж үгүй одоо энэ авьяасыг чи ингэдэм байна. Чиний энэ юм чинь болж энэ юм чинь болохгүй гэдэг талаас нь тэр юм чинь нэг удаа дуулаад өнгөрөхөд хүн бол магадгүй бүрэн бүтэн өөрийгөө харуулж чадахгүй байхгүй. Тэ нэг дууд болоход сандарч болно, үгийг мартаж болно, зөвхөн дуунд жишээ авах. Тийм учраас бид нэр манай сангийн дэргэд бол тийм сургалт байгаа. Тэ хамгийн гол нь хүүхдүүд бид нартай хандах хэрэгтэй, залуучууд бид нартай хандах хэрэгтэй, хандлага байгуулах гэж байгаа ч байт юм уу? Эсвэл дуу хоор өөрийн магадгүй одоо урлагт бол маш их одоо бэрхшээл саад байгаа учраас тэр бүхнийг бид нэх юмсан гэсэн ийм нэгдүгээр зорилготой ажилласан. Тэгээ нэг жилийн хугацаанд бид нар одоо хард данс гэдэг тийм дэвтрээ нээгээд ингэх юм бол тэгээд бид нар тэр хугацаанд бол хамгийн ихний бас нэг зүйл хийсэн зүйл бид нар одоо өнөөдөр Монголын рок попод одоо би өөрийнхөө төрлөөр ярих тийм Монголын рок попод байр сууриа эзэлсэн өөрийн гэсэн үзэгчтэй одоо гурван бүдүүн синг мотив одоо fly гэдэг ч юм уу тийм энэ олон хамтлагуудтай бид нар яад өгөхөр зэрэг одоо уран бүтээлээрээ холбоотой ажиллаж байгаа. Энэ яад өгөхөр зэрэг бид нар бүтээл одоо дуунуудыг ярилцдаг. Дандаа юм ерөнхийдөө бол бид нар бас тийм оюунлаг талаа барьж ажиллах их зүгээр юм болов гэж бодсон үндснээрээс манай сангийн хамгийн гол зүйл нь бол одоо залуу дууч хамтлагуудад одоо бас бид нар зөвлөгөө өгөх, тэднэртэй ярилцах, тэдний асуудлыг нь гаргаж ирж та нарт одоо юу болж байна, юу болохгүй байна. За энэ дууд бол ямар гэдэг жишээний. Тэгэхгүй бол одоо хүүхдүүд чинь хэцүү шүү дээ. Залуучууд зөндөө олон гоё дуунуудтай өөрсдийгөө тэгэл гарч ирэл хийдэг. Тэгээд нэг жил болохгүй, 2 жил болохгүй нөгөө бад дарагдаал тэгэл депресс, стресст ордог. Би одоо болохгүй байгаа юм болов уу? Миний дуу тийм залуучууд байх юм бол одоо наашгаа хандаа бид нар бол одоо юу л байна туршлага байна. Би бол одоо хар багаасаа соёл эрдэнэ Баян Монголыг сонсч өссөн. Тэгээ өөрөө цэцэг хамтлагт байсдах нь өөрөө дуус би өөрөө багаасаа Майкл сонсдог, Брайан Адамс сонсдог, Bee Gees, Sting-ийг сонсдог. Тийм Акели, Queen ч гэдэг юм уу те. Бид нар ч гэсэн та нар шиг хүүхд байхдаа ингээл энэ рок хамтлагуудыг сонсоод л шүтэл Итали дуу муу гэж сонсоод ингэж өссөн залуучууд ш. Тэгэхээр зэрэг бид нар хамгийн гол нь залуучуудтай хандж бид нар Монголынхоо энэ гой хүүхдүүдэд бид нар бодит тусалцаа энэ гой одоо энэ онлын талаас нь ийм байдаг, ийм бол од болох зам гэдэг чинь ийм байдаг, бэрхшээл нь ийм байдаг гэдэг талаас нь манай сан залуучуудын дэмж ийм гоё ажил байгаа маа. Тэгэхээр 1 сарын 25-нд би Монголын хүүхдийн ордонд тайзнаа манай сангийн 1 жилийн ойн хүндэтгэлийн концерт болно. Тэгэхээр энэ концертод би үзэгч түмний хурж байна. Авьяастай охид хөвгүүдтэй байвал ээж аав дагуулад ирээрээ. Тэгээ энэ оролцож байгаа хамтлагууд энэ байна. Одоо Marshall, Madness
3 бүдүүн Sing, Fly гэдэг. За тэгээ манай шигтгэ байна, цогоо, Баска, Ган толго, цэцгийн Батуулд байна, Соломон төгс байна, Дундгуй аймгийн. За би байна. Одоо манай эмэгтэй дуучдын одоо ганц нүүр царай болж байгаа өнөөдрийн залуучуудын одоо бахархал болсон Нара байна тий. Маш ирч хүчтэй сайн дуучин. За ингээд одоо хамгийн бас энэ тоглолтын бол 3 хэсэгтэй. Эхний хэсэг нь бол мэдээж хэрэг одоо амьд хөгжмийн, рок, попын одоо бүх бүтэн хэсэг юм. Энэ бол бараг одоо 40-40 орчим хувь нь байгаа. Энэ хамтлаг дууч. Дараагийнх нь бол одоо Монголын одоо 60-70 жилийн түүхтэй циркийн урлагт аав маань өөрөө насаараа циркэд одоо уран бүтээлээ зориулсан. Би бас товчхон ярий. Бас үзэгчд маань цэдэн одоо тоглолтын дээр очиод үзэх юм бол энэ бол шинэ он гараад бол энэ нь бол концертын төрөлд бол Улаанбаатарчуудыг баярлуулах юм концерт болно гэдэг нь бол би их итгэлтэй байгаа. Тэгээд энэ циркийн түүхэнд байна шүү дээ. Энэ Францын Монте Карлогоос байна шүү дээ. Энэ баавган шагналыг мөнгөн алтан баавга, мөнгөн баавга, хүрэл баавга гэсэн 3 дэлхийн хэмжээний тав шагналууд юм тийм. Ерөөсөө үндсэндээ одоо хадгаа өөр их гоё хэлж байгаа тэрийг яг юу хийсэн бэхээр ерөөсөө циркийн олимпийн наадам юм байна. Монте Карло гэдэг чинь. Тийм шүү дээ. Бадзар бай. Тэр чинь хамаагүй бүх дэлхийн одоо бүхэн циркийн уламжлалт тийм. Тэгэхээр одоо Монгол циркийн уламжлал хүчтэй байдаг нь мэдээж байгаа. Тэгээд циркус хадгаа Монголиа хадгаа цирк шүү дээ тийм. Хүрэл баавган шагнал авсан байна. Оо за тэгэхээр ч одоо хүрэл дэлхийн тийм манайхан баяр үрж байгаа шүү. Роялаараа дамжуулаад циркийнхэнд. Тэгээ хадгаа маань болохоор зэрэг одоо аавыг дагаж хамт өөр хамт тоглож исэн ийм жижигхэн залуу байх та. Нөгөө дууны нөгөө попүртэй цэяга бацахгүй энэ тоглож дотор тэр алтан фонд бичлэг байдгийг хадгаа ийм жижигхэн залуу. Манай тийм хадгаа өөр их азтай байхгүй. Аартай тий цэягаатай бацх ингээд энэ 3 удаа циркийн бас мөнгөн үеийн энэ гоё 3 халиалагчтай хамт манай хадгаа ингээд өөрөө багасаа тий одоо орчиж чинь бол томцол байхгүй одоо маг ах байна тий магсарахын тэр мандахын тэр тэгтээ хадгаа бол өөрөө багасаа энэ хүмүүсийн одоо хажууд явсан гэдгээр бол өнөөдөр бол бас нэлээд их зүйлийг мэдэх, нэлээд их туршлага хөрвөл бас ер нь төлөх гол төлөөлөгч болж ирж байгаа байхгүй. Тийм учраас хадгаа маань одоо энэ аавын маань нэрмжлэл Латив сангийн тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээр бүр нэлээд тодорхой хэмжээний одоо Монгол одоо үзэгчид бол баг үзээгүй бидний үзээгүй номеруудыг үзүүлэх юм. Тэгэл дээрэс нь одоо шилдэг өнгө, шинэ өнгө те одоо манай үлзэх өгч байна, золботох байна, мөрөөдлийн театр байна, манай алтан шагаа одоо Бата гэдэг одоо манай нурагийн нэг ангийн найзууд байгаа. Хөө байздахаа бид нар бол ерөөсөн ийм гоё юмд одноос оролцож явнаа. Одоо өрсөнд их баярлалаа гэж сайхан хүлээж авч байгаа. Дээрээс нь ТV коктейл манай цомотод тааралцсан. Гэсэн чинь одоо өөсгөө бас танаа анги юм уу? Тийм манай анги шин биш тийм. Нурагийн анги хажуудаа бас яа. Эдний анги хажууд дажгүй. Тийм. За чи тэрийг дараа нь ярина үзнэ. Би бушуухан тоглолтоо яриад байгаа. Тийм. Гэх мэтлэнгээр одоо хандгаа театр гэх. Тэгээд жүжигчин илгээгч инх төвшингаа манай ард түмний гавьяа жүжигчин одоо ахмад жүжигчдээс одоо бараг цор ганцаараа эвлэх зоригтойгоор баатарлахаар одоо энэ хошин урлагийн тулаанд одоо тулдаж яваа ийм одоо партизан оролцсон. За дээрэс нь 20 дахь телевизийн лавга жижиг нөгөө шог зохиол уншдаг. Тэгэхээр би бол энэ юмрын төрлийг, сатирийн төрлийг, та нарын нөгөө шог зохиол уншдаг төрлийг нэлээд давангаар бас оруулж байгаа. Гэх мэтлэнгээр ингээд энэ тоглолт бол 2 цаг орчмын тоглолт болох учраас үзэгч таавхан битгий хоцроорой. Бид нар бол одоо гадуур бас нэлээд шуугантай, чимээгүй шууган гэх юм уу та ер нь үзэгчд маш их одоо сонирхож бид нартай холбогдож байгаа. Ингээд товчондоо хэлэхэд одоо энэ тоглолтын дээр очиход л одоо бидний ажил үйлс хийж бүтээж байгаа, хийх гэж зорж байгаа зарим ажил нь одоо хийж болж исэн гэсэн зарим жоохон болж байгаа. Янз бүрийн бэрхшээл байт юм байна. Гэтэ бид нар бол энэ одоо агуу энэ одоо ард түмнийхээ хайртай энэ хүний аавынхаа энэ нэрмжтийн ажил үйлсийг бид нар дулам цаашаа идэвхтэйгээр одоо үргэлжлүүлнэ гэдгийг бас тийшээ хэлмээр байна. За ингээд анхаарал тавьсан. Баярлалаа. Телевизээр юу гарч байгааг нь биш. Харин дуртай нэвтрүүлгээ хүссэн үедээ үзэх ямар амттай байдгийг Sky Media IPTV хэрэглэгчид бид мэднэ. Харин энэ бүхнийг хүссэн газар үзэх боломжтой бол ямар вэ? Жишээ нь Тэрч байхгүй энд. Ада дотоодын шилдэг сувгууд хүссэн киногоо үзэх видео сан интернеттэй газар бүрт тантай хамт. Үнэхээр сайхан байгаа биз? Харин одоо том дэлгэцтэй үзмээр байна уу? Амархан. Монголд анхудаа Sky Media 3 үйлчилгээний хэрэглэгчид дуртай нэвтрүүлгээ хүссэн үедээ хаанаас ч үзэх боломжтой боллоо. Powered by Sky Media. Now enjoy. Тэгээд үзэгчд бол тоглолтын дээр очихоор аяндаа гоё. Тэн дээр бас манай нураад бас хэлэх юм байх шиг байна тий. Нураад ангийнхаа би бол одоо хошин зохиол уншина. Тэгээ хошин зохиол уншина. Тэгээд ямар ч гэсэн мэдээж энд бол хандгаа театр гэж орсон байгаа. Гэхдээ бид нар бол хүүхдэд голцоо номер тоглодог болохоор
энэ дээр бол хүүхдийн Тэр яг мэдээж хандгаа театрыг танилцуулна шүү. Хошин зохиол сайхан. Хандгааг ч одоо үзэгчтэй ямар ч гэсэн үгийн ертөнцөөр хошин үгийн төрлөөр аялуулна. Манай одоо Монголын жинхэнэ лидерүүд одоо монгол хэл гэдэг бол ямар гайхамшигтай монгол хэлийг одоо тэр одоо жаргалын баруун савгаа байна. Одоо манай цэнттойгоо байна. Дорж утгаа байна. Одоо буян байна. Гэх мэт энэ одоо мундаг одоо шог зохиолчд одоо цэрэн жонцгой тэгэл те энэ мундаг агуу хүмүүсийн хийсэн тэр шог монгол хэлний тэр гайхамшигар тэр инээд те хүний дотроос нь нийлэх тэр гайхамшигтай зүйл одоо үнэхээр юмр. Одоо манай аавч өөрөө тийм хүн байлаа шүү дээ. Заарлал гэж уншихад тухайн үе үзэгч зүгээр эвкрэл ундаг. Тэр онгод гэдэг гоё зохиол байсан. Тий онгод гэдэг тий даанч одоо би харамсалтай бас аахаа уншиж исэн зохиолуудыг уг нь эргэж бас унших бодол бий л дээ. Гэхдээ их төвхтэй байдаг юм байна. Би ч одоо аав маань тэгж сайхан зохиол уншаад одоо дид мандан сайхан бадарч явхад би чин хөөрхи 10 жилийн туулай нэг би төвний хичээл ороод тэгэл хөөрхи үнснийхэн ганц үгийг үзээ. Ер нь бол чи тэгэл явж ийсэн. Нурагийн түүхийг ер нь жоохон сонсох нь бол эсвэл эдэн адарматал түүхтэй. Адарматал гэж. Ер нь би одоо энэ хүүхдүүдтэй нэг юм захий. Би одоо ингэж бодохоор за баярлалаа. Ерөөсөө их олон дугуйланд явсан. Сэгт дугуйланд. Би манекений манекений дугуйланд болж яваа. Мэндэ энэ ордод нэг сар ажилласан байхгүй. Тэрс дандаа мэндэтэй болцсон шүү дээ. Тийм. Тэгээд олон одоо дугуйланд явдаг хүүхдээ л дээ. Амаргаа үүддэг. Тий. Каратэгийн дугуйланд явна. Каратэ явна. Тэгээд түүч хонголдон гараад ингээд ингэнгүүч каратэд яваад. Тэгээд нэг 14 хоног явж байгаад болчихно. Тэгээд өөшөө гараад ингээд кино мөн үзээд өөшөө гараад чаки чангаад үзэнгүүт бас тийш очив. Тэгээд өөшөө чинь болно гэх ингээд. Тэгээд бид нар баг ах чинь бүхийн одоо сайхан бүхийн тэгээд наадам гараад бид ч одоо илүү их үздэг байлаа шүү дээ. Бүхийг бол илүү их үздэг. Одоо харьцангуй үзэх юм их болсон. Тэгэнгүүт бүх үзэл бүхэн секцэнд явчих. Чөлөөт бүхэн секцэнд. Чөлөөт бүхэн секцэнд яв. Дууны секцэнд явж үзлээ. Силбрийн дугуйланд явлаа. Ер нь 10 гарсан. Нөгөө төрөлж байгаа хэлдэг шиг нөгөө баахан олон сертификат үнэ. Тийм баахан ерөөсөө. Тэгээ тэр бүгдээс бол юм байгаа юм. Тэгээ ерөөсөө сүүлдээ тэгээд айлчгүй юм болдгийг байлаа. Тэгж битгий яваарай гэж загч байгаа юм да. Нэг юмдаа тууштай гэж. Нэг юмдаа ядч нь хоёр юмдаа тууштай явж ийл. Нэг нь гараад ирэх байлгүй тийм. Нэгээр нь тийхүү над чиг тэгэл яваад ич болохгүй яа англи дээр гэсэн явлаа. Тий. Ерөөсөө 7 хоногийн солигдоо. Усан бассейнд бас усан сэлтий авар болохгүй. Зор телевизээр чамаагүй юм ярьж болж байгаа юм. Тэгээд яа нэг аюу гайх. Манай хотод би ч бас нэг хичээлдээ яг нэг дон зэргийн л яг ер нь бол урлагт их явцсан болохоор зэрэг багасаа цэцгийн амтлагын дээр явцсан болохоор. Ерөнхий эрдмийн хичээл 10 жилийнхаа юмдаа жоохон ерөнхийдөө жоохон багтаа байсан. Тэгтэл яг бас идэвхтэй сургууль анги дотроо бас дуулж хуурдан тийм хөвдөсөн байхгүй. Тэгээ энэ нураачин за хэдвэр ангид 7 дугаар ангид ордгийг 6 төгсөд. Тэгээ 6 дугаар ангид төгсөд 7 дугаар ангид орох жил би их сайн сандын тэрийг энийг жоохон нэг сонин игдүүтэй сонин хөвдөө байсан. Яг тийм хөрдөм тийм хөвдөс байхгүй. Тэгээд ерөөс нэгээс манай хүн 7 дугаар анги 6 дугаар анги төгслөө ер нь жоохон ерөнхий эрдэм ахисангүй л дээ. Манай 13 дугаар сургууль нэг алдартай анги байсан. Бид нар 13 дугаар хороолын хөвчөд химийн хичээл ярих гэж байна. Тийм химийн хичээл. Тэгээд үдштэй бас сонирхол амарч байгаа юм тий. Норын бол чухал анги байхгүй. Тэгсэн чинь тэгээ эдний анги бол их алдартай анги байхгүй. Манай 13-ын одоо 3-ын ёо гэдэг анги байхгүй. Тийм 8-ын ёо. Тийм ёо. Тэр үед бол ёо гэдэг анги бол маш ховор байсан байна. Тэр ангид байгуулагдсан түүхэн чиг атраматай дандаа тийм юу байхгүй. Тэр яг нэг анги байгуулгад жоохон бардакуудыг нэг ёо юм уу. Тэг жилгээд бас анги. Гэхдээ X-ээр 10 нөгөө 54 дугаар сургууль шинээр нэгдэхгүй. Тэгсэн 78 дугаар сургууль. Тэгсэн чинь 78 дугаар сургууль шинээр нэгдсэн хороолоо ийцсэн. Тэгээд 78 дугаар сургууль шинээр нэгдсэн чинь нөгөө тэр хавийн сургуулиудаас ингээд янз янзын хүүхдүүд ингээд ангиудыг илүү гарч байгаа хүүхдүүд цуглуулад авсан юм байл та шинэ сургуульд одоо тухайн үед бас зөксөлдөг л байж л дээ. Тэгээд зөксүүлсэн чинь манай 13-ын багш нар
жоохон онцгой 3 хүүхдээ явуулаад исэн юм байл та. Тэгсэн чи эдгээр очингуудаа бүгд нэг анги болчихгүй. Тэгээ нэг сарын дараа мэддэгтэй байгаа юм тест чи хичээл хийхээр чи ерөөс ямар хичээл хийх 35-аар ш байдаг. Тэгвэл сууш энийг буцаагаад аваа. Би мэддэгсэн нэг зургуулаад бүр ангиар явуулдаг. Зургуул руугаа ирсэн. Буцаад явах юм. Тэгвэл түрүүний чи нөгөө ангиуд нь буцаага авдгүй. Тэгвэл 3 яв гэвэл. Тэгээ нөгөө яг тийм жоохон яг шилжсэн юм. Битрийгаа мэдээ. Яваад өнөөдөр буцаад нөгөө сургуультаа ирсэн гэж баг. Тэгээ тэрээс нөгөө сургуулийн захиргаа ярьсан юм шиг байна л да. За энэ хэдийг одоо ингэс хийж авал бушууган төгсгөл 8-ын төгсгөл таймс руу явуулах гэсэн тийм анги байна. Тэгсэн 7 дугаар ангид орсон чинь манай хүн угаасаа орж ирээд айгүй сэтгэлээсээ одоо бас драмтай мөнгөтэй байсан юм шиг байна. Бид нөөс анзаараагүй. Манай хүний бас энэ урлагт орсон авиас нээсэн түүхэн нэг сони мөнгөтэй байхгүй. Тэгсэн чинь манай хүн гэл манай ах тэр ингэ суучсан чинь хаа гэл нэг өдөр ордер л орчихсон. 9 сарын 1 болж байгаа байхгүй. 8 сарын 31 мөнгөтэй 9 сарын 1-нд одоо хичээлд явах гэж байгаа. Хими ном бариад байгаа гэж цааш. Хими ном бариад 7 дугаар анги хим. Хаа юус. Би одоо ерөөсөө нэгээс 6 дугаар анги хүртэл математик, физик, геометри, айлгуур ихээр явсангүй. танд хэлж байгаа. Тийм, над хэлж байгаа бас яг хэлээд. Тийм, одоо арай ихтэй хүндээ хийж байгаа байхгүй. Ээж мэж бол зөндөө банк хавтан мөн 0.3 4 гэдэг дуудалц. Тэгмүүд манай хэлж байгаа байхгүй. Хин гэдэг хичээл хийгээл ихнээс нь хүн шиг сураа гэж тэмдэглэхгүй. Тэгсэн чи бид тэгээд чи бисэн чи өш том болж ин тэ. Тэгэхээр хооронд энэ жоохон ухаан сууж байгаа юм. Юу яа тэг миний тоо яах вэ хин бас арай өөр шинжлэх ухаан. Би бас нэлээд тайлбарсан юм шиг. Арай ахмад юм насыг үү. Тэгээд заалгаад бас тийм тэнгуутаа бас хими физик мэдээс бас жоохон ондоо шинжлэх ухааны хичээл миний тоо ихнээс нь юмыг одоо сайн сурах шүү гэж хэлчихгүй. Гэсэн чи нураа явлаа. 9 сарын 1 боллоо. Орой буцаа ороод ирэхгүй. Царай нарийн түр амар. Тэгсэн. Яасан бэ миний төгсч. Хаа юу хим хизээ хаахгүй. Хизээ хаахгүй. Тацаас уу тавьж байгаа. Ойлгохгүй. Тийм гоо сүмжи хэлж байгаа сте. Миний төр наар чи хараад төгссөн орно штийгсэн чи. Тэгээ хараад өгсөөгүй шүү дээ. Өсөөсөө гар. Тэгээ өсөөсөө гараад юм дөө чинь. Яг айл ирэх хүүхдээсэн тэгээ манай очиж бас юу байхгүй. Аваас арай баг үлдсэн манай хүмүүс. Тэгээ нөгөө сүүст саяны сургууль шалгалт өгж ийсэн чинь яг хөө тэгээд бас нэг тэгээд сууж муусаа суусан. Тэгээд явж ил орой 10 төгсөлтөө. Соёлын суулыг бас баримттай. Тий. Соёлын суулыг орохдоо мэддэхгүй царай нүрээр орчихгүй багш нь хүү эн чи ямар сонь. Аав нэрээр энэ чи ямар дэжгүй бэ оруулчихгүй. Тэгээ багш нар ч гэсэн мэдрэмжтэй байсан юм бол одоо гайг багштай би их баярлж явдсан шүү дээ. Найруулагчтай. Энэ юм бол бас төвчтүүлж аваа. Баяраа хоос их тусуулсан шүү. Манай найруулагч баяраа тий. Баяраа. Тий манай асиж чамд туссан шүү. Тий аси ах байна. Одоо туссан. Тэгсэн чинь баяраах надыг бүртгүүлээр юм гэсэн чинь бичиг. Юу ч байхгүй. 10 тусаа хүнд юу гэдгийгсэн чинь би баяуул юус наашаа ирж яваа гэж хэлчихлээ. Тэнгүүт ороод одоо баяуул юус ирж яваа. Одоо энэ маргааш орыг аваад ин одоо онгоцоор орыг ирж яваа юм байна. Тэнгүүтээр тэгсэр 3 дахь курс төгслөө. Яг 10-ын хацтаад өгөөгүй явчихгүй. Тэгээ 4 дахь курст орохын хацаад баригдсан байгаа юм. 3 дахь баригдаад. Чи 10-ын хацтаад нөхөр дээд сургууль явж ирсэн. Харин тийм ээ. Тэгээ баригдан гутаа 4 дахь курсыг төгсөхдөө 10 яцтад оройгоор төгсөл авсан. Хоёул ингэ зэрэг төгсөө. Зэрэг бас өчтөлтэй. Дээр нэг хэцүү даалгавар кино байдаг гэж тийм. Яг тийм. Мод ашиггүй тоглолдог. Юуны ч бас энэ скейтийг бас одоо. Тий. Энийг би бас асуух. Манай энэ хүүхдүүд их сонирхох байх гэж байна. Ааха. Манай нураагийн бас нэг хобби гэх юм үү. За эндээ бол яг үнэнч байсан. Харин тий. Энд чинь хэдэн удаагийн авраг үлээ. За энэ нилээ олон юм. Тэгээд намайг жоохон бас их модонд орсон. Их орсон. Нураа гэж яригдаал. Тэгээд тэр 13-ийн тэмцээн болдог гэсэн шүү дээ тий. Тий 13 нэгд орж ирсэн тэгэхэд.
нэлээд нэгт орж исэн. Тэгээ тэр чинь авраг хошоо авраг болсон гэл. Тэгэл скейт сонирхдаг ер нь залуучууд байна тэр чи ер нь нурааг мэддэггүй хүн байхгүй гэдгээс. Гэт өөр нэг хин бас одоо энэ MC Lumino хамтлагийн бид ч цуг тоглолт шүү дээ. Гэж ингэдэл цугтайгаар гол садал зүгээр DJ өөж байна. Гам бол бас тоглоно. Гэхдээ гамболд бол их сайн байсан л да. Тухайд арай дэвшилттэй. Бид нар чинь сурахад бичлэг үзчихэд юм сурна л аюу хэцүү. Бичлэг тэгээ манайд чинь тэр үуч ховор гардаг. Бас ховор. Тэр үуч бас ховор байсан шүү дээ. Тэгээд ч бас жоохон мэдээлэлтэй шүү. Бас 5-6 жил явцсан шүү гусаад. Тий. Тэгээ би ч одоо ингээд дороо ингээд хийхэд гэж байна уу? Бүгд скейт. Одоо ер нь хамгийн хэрэгдэг юм би байсан. Ингээд дороо ингээд хэрэгдэг. Одоо ингэж жоод бид чинь уралдан л та. Тэнгүүд ингэж жоод ингээд савнгууд хойдлоо 2 дугуун дээр эргээд эйгүү шүү хэцүү. ингэж ирэхэд одоо би одоо хамгийн их зааны 8 хагас энэ хэрэгдэг байх шүү дээ. 7 хагас 8 хагас ирдэг. 8 хагас гэж одоо ингээд 8 иргэн гэдэг чинь бас л скейттэй хэцүүс л тий. Нүүл шалбарсал явдаг. Тэгэл тохоо за тэгэл өвдөг нэг шалбараст ингээл бөөрөө боогоод ингээл ямар татаад боогоодохгүй тэгэхээр жоохон хөвгт юм шиг гэсэн чинь. За чи ч одоо яач юу гэж бид нар асуусан чинь мэрэгжлийн өвч. Тэгээд доброод ярьж шүү. Бид нар хоорондоо хийж ярьдсан шүү. Бас бөөр мөрүүд бүгд мэрэгжлийн өвчм. Энэс болгоомжлох хэрэгтэй юм шиг. Бас хоорондоо ярин жоохон сууж хөрнө. Тийм тулахгүй ясангүй. Бөөрэ амраач. Том ярьж шүү. Тэг одоо хүүхд юм чи уугаа мэдгүй тэгээд тэр бас их тэнийг байж л тээ. Ингээд нэг нь ингээд одоо иймэрхүү өндрөөс ингээд буун өшөө дээшээ өндрөөс буунгууд ингээ харангууд. Ингээд нүд зүгээр дүүрээ гарч бүр өндрөөс гарч байгаа зүгээр хижигэн л бодгол шүү дээ. Тий өөрөө л юм ямар ч нөгөө хамгаалт юм юу ч манад нөгөө тий заах арга технологи бол жоохон яг гам болд оюун болд гээд DJ үжи. Тий. Тэр бас их Америк яваад бас ингээд хувилбарууд их заадаг байсан л да слайд гээд энэ Холли Филипп зовшлоо жоохон мэрэгжлийн юм сонин байсан тий. Манай хүүхдүүд бол би бас скейтер бас овоо юм заач шүү. Ер нь нэлээ юм заач. Одоо ер нь юуныхаа хандгаа театрын зарим нэг үзүүлбэрүүд бол скейт ашигласан номер өдөр бол байгаа юм. Нодлон цондолоо зөндөл эмгэн шулмыг аварсан гэж 6 сарын нэг жүжиг тавьсан. Тэгэхэд би тайзан дээр скейтер яваад л бас өөр юм хийсэн. Тий. Тэгэхээр яг тайзан дээр скейтер явах хоёр юун дээр явах хоёр өөрөлтөө тайз гэдэг чинь мод тэгээд ингээд жижиг юм нэг дүүбэрхүү нэг юм долгиотой байдаг болохоор юм хийхэд хэцүү. Янз бүрийн элементүүд хийх хэцүү. Яг юм тэгшгэн байж явдаг хөхгүй. Хүүхдүүд сонирхдаг хоо тий? Байна. Одоо 17 нэлээ хөгжсөн. Тэгээ одоо ер нь Аз руу Япон солонгос аймаг орж ирж байгаа юм байна лээ. Гэтэ манай Сүхбаатарын талбай дээр бас сүүлийн үеийн хүүхдүүд бас би очиж харсан. Ер нь дажгүй явж исэн. Тий, гайгүй явж исэн. Энэ голод юм тий. Тий, гайгүй явдаг юм бэлээ. Өөдөө тэгээ одоо нэгдүгээр цомсон чинь би улаан цамц өмсөд ирсэн байхгүй. Би ч одоо тодорхой шүү дээ. Энд чинь бас Майкл Джексоны холын хамаатан байсан ондоо. Гэхдээ энэ одоо бас ингэ өмссөн. Тэгээ бас нэг ахтуу багийн болох ч бас нэг тэгээ бодол санаа нь мэдхгүй ингээ хоёлоо ингээ улаан цамцтай ирсэн шүү манайхаа. Ичсэж байсан юм байхгүй. Энэ цамц арай өөр. Зүгээр джентльмен цамц. Минийх бол бас арай урлагийн тий. стилбэг гэдэг. Арай саа маатай энэ харахгүй. Тэгээ ерөөсө тэр гэлтгэж бэлтгэн. 13 дугаар сургуульд орохтчих сони юм болсон шүү дээ. Одоо 3 ах байна. Би ч дээр 2 ахтай л да. Нурзада байсан. Хэдүүлээ юм би. Одоо уул бол 5 ах. Нэг нь өвэмигийн хүүхдгээд Казахстан яваа. Казахстан байдгийг. Тэгээд ингээд би чинь 2 ах нэг ихч ингээд яг ингээд цуг өсч байгаа. Тэгсэн чинь 45 дугаар сургууль сурж исэн чинь би яг одоо нэг дөнгөж нэгдүгээр анги орохгүй бэлтгэлд явж исэн. Тэгэнгүүт манай хороол руу нүүгээд тэгэнгүүт аав нөгөө тэр үед ч одоо их чанга байхад ч бараг 10 сар мар болж исэн баг хичээл ороод нэлээ удсан байсан. Аав шүү багш нарын контролоор ороод хаалга цэлэдэл нэгээл тий. Одоо миний ой тоонд байдаг байхгүй. Тэнгүүд манай аав хэлж байгаа гэсэн чинь. За авцгаа багш нарт хэлж байгаа. Дандан гавлууд. Гэсэн чи би нөгөө 2 ахтайгаа ингэж явах гэсэн чи 2 багш ирээл 2 ахыг аваа явчлаа дүм мөнгөний үзэл. Энийг би ангитай аваа идэл. Хойд одоо 3 юм бэ 4 юм бэ гэд. Тэгсэн чи би үлдчихлээ. Тэгээ надыг нэг
Эрдэнэ чимэг багш ингээд тухайд Баян Жаргал багш алуу. Баян Жаргал багш дээр авсан юм. Тэгээд ингээд аваад очсон хөөх. 7 хоногийн дараа өдөр өнжүүлэхтэй. Би нэгдүгээр ингээд 7 хоногийн дараа өдөр өнжүүлэх. тэгээд тодроод ирж байгаа юм. Муу хүүхдүүд авч үлддэг байхгүй. Нураагаа тэр дотор 10. Би гэхдээ их шодрох хүүхд байсан. Ингээ хүүхдүүд ингээд хичээл номоо хийгээд ингээ бодно шүү дээ. Ингээд багш ингэж тоо ингүүтэй. За энэ бодлогыг самбар дээр бичсэн энэ бодлогыг бодсон нь энэ ангиас гарч болно. Явж болно. Тэгэл багш юм янзлаад харахгүй шүү дээ. Юм янзлаа тэгээд ингээ заримдаа бас боломж олгодог юм хэм мэдгүй. Ойрхон гараа явчихна. Тэгээ буцаад ороод ирнэ. Тэгээ ингээ ороод ирээд ингээ тий ингээд ороод ирэхэр чинь хүүхдүүд бол ингээл яваал бодоол яваад байгаа шүү дээ. Тэнгүүд би яг самбарын нэлээ урд сум. Тэгээд ингээ гөлийг өсөж. Хаа өөрөө тэдэргөө бодож чадахгүй юм. Тэгэхгүй багшлаа. Тэгээ мэддэг болцсон. Өөр энэ бүр уулгарч мэдхгүй тийм. Тийм ерөөсөө. Хоо зэрэг тийм байдгүй. Нурлаана чи самбар руу хараад бай. Тоо ч бодогдоод байгаа. Одоо миний ойд нэгдүгээр яг шүү. Тэнгүүд би ингээ жоохон уурлаа. Үнэхээр бас тусахгүй хүүхдүүд байт юм чинь тий. Хуулж тий. Тийм үүсэн шудраг шудраг амар. Тэгээд чадахгүйгаа хэлээд ингээд зогсчихэд. Тийм одоо гейминг зоригтой хүүхд байж тээ бас. За бууз гарлаа. Тийм үү. Бууз гаргах тийм үү. Тийм цаахан хот. Тэгээ юу вэ түүгээрээ байд гэж одоо сайхан бууз тавьчихсан. Тэгээ тооёс зориулаад бууз бол идэн үсттэй тий. Жиг идэн шүү дээ. Би одоо тэгээ цагаас сарч ойртож байгаа гэх юм. Ингэдэг байхгүй нөгөө. Бид нар орлогын хүмүүс чинь бол ер нь тий. Ер нь хол газар их явна. Бид нар чинь олон газар тоглолтоор явна. Ялангуяа хөдөө аймагуудаар, сумдуудаар ингээд тоглолтоор явдаг. Ер нь бол хоол голохгүй шүү дээ. Хоол голоод одоо юу гэдгийг одоо өөх махтай мэдэхгүй ч гэдэг юм уу янз бүрийн ингээд бодол санаатай байх юм бол ер нь өлсөн шүү дээ орлогын юм чинь. Сэтгэл дүүрэн өвдөж давлан өхнийг би мартах дэсшгүй хайрын гинхэн сэтгэл өнгөсмийн хүсэн намайг бүчээ ууцгүртлээ чамаага төсөөлн бибэр дүүрэн цэцгэн бариад танхимхан чамдаа би очлоо би ганцхан чамдаа зориулж гэрэл цацруулсан дэлбэр чамдаа би бэлгэлээ мянган цэцэг би ганцхан чамдаа зориулж гэрэл цацруулсан дэлбэр чамдаа би бэлгэлээ Зүрийн чири зүндээ өвлөнгүй хацаа намайг ширтээ ингэрхэн миний мандаа намайг амарч хайртай надтай нэрлэж нандин минь тэр дүүрэн цэцэн бариад танхимхан чамдаа би очлоо Цацруулсан дэлбэр чамдаа
Çoktan bir bilgiliğe 난자 정다 두루치 길 사트로스 닐베 정당 비빌기니에 지치시 이한승 정다 두루치 길 사트로스 닐베 정당 비빌기니에 Одоо сайн хоолундаа идсэн чи одоо сайн дуу муу дуулаад гитартай ирсэн юм чи. Харин тэгээ. Одоо орой юм чинь гоё дуунууд бол юм. Өө шинжэргүй бүхэл дуунууд гоё шүү дээ тий. Хамгийн ихний дуун оюутан багтаа ирсэн гэсэн нөгөө. Цагтын төмж оруулах нөгөө юунд шүлгэн дээр тий шүлгэнүүд дээр голтуу хийсэн байт юм лээ. Тэр хоёр нь ч бас партнер байсан юм байлээ бас. Юу эхний дууг би харин таны өөрийн одоо гоё. Тий би баг багтаал таны танилцсан охин гэдрийг сонсоод үнэхээр дуртай байлаа. Би таны нэг тоглолтыг би юусэн мартахгүй маа. Циркэд нэг тоглож ирсэн та өөр яг тайлан тоглолтоо. Тэгээд би нэг үзчихсэн найзуудтайгаа. Тэгэхэд та нэг яг төгсгөлд нэг тайзан дээрээс унтсан. Тэгэхээр зэрэг бүр ингээл амар ингэсэн бүр тэр бүр мэдгэжсэн байхгүй. Тэгээд буцаа та зүгээр гараад чи хүмүүс алгаад ташаал. Яг тэр төгсгөл хэсэг дээр ийм дүүж юм биш те. Тэгээд хойшоо та нөгөө дууж авч унтсан байхгүй. Тий. Хивс дэвсдэг. Тэр нөгөө хоосон дэвсчихгүй. Тэр үе чинь 97 8 98 онд л болсон тоглолтохгүй. Би сайн санаж. Тэр нөгөө хоосон гიშгэж ундаг. Тийм зөндөө шүү дээ. Тэгэхээр зэрэг бүр амар ингээл таныг тэгээ та нэлээ удаж байгаа гараад ирсэн чи харин зүгээр гараад чи хүмүүс алгаад чи таныг хөл гараа хугалцсан болов уу? Урлагийн үнд чинь янз бүрийн тайзан дээр хөвчлөлтөө мих тохиолдож дооны өнгөө мартан зарна. Тэр шиг хэцүү юм байдаг. Дуулж байгаа дөө. Сэлэнгэ аймгийн театрт концерт тоглосон чи. Миний нэг амар рэп дуутай тийм бүжигтэй дуусан байхгүй. Дууных нэр миний чигсвэртэй. Тэгэл нөгөө бүжигчд маань ингээ хойно бүжиглж идэг. Тэгэл бид нэг ингээл бүжиглаад зэрэгтэлтэй ингээл байсан чи. Дууны үг байдаг. Тэгэл бүгдээрээ л гэдэг. Үг байх гэж байна. Би юу ч сандгүй. Тэгээ манай хүүхдүүд бүгдээ тэгээ орцсон чи зэрэгтэл аюу сонио алга тассан шүү дээ. Ташаа бүгдээ тэрэн дээр дуулаагүй юм ч одоо юу дашгүй. Гэсэн. Тэгээ яг тайзнаас буухад үг нь орж ирдэг байхгүй. Тийм тохиолдол гардыг. Ер нь тэгээд бас баг удлаа ирсэн ер нь рокодын ихэнх хувь нь бол тайзан дээр сандрах гарахаас өмнө сандардгүй дуучин гэж ер нь том хоор байдгийн гэсэн шүү. Ямар нэгэн байдлаар өөр байдлаар шилждэг. Бүр одоо тарас байдал руу юу? Тийм. Бүр гринж одоо тэр Nirvana энтер чинь бол бүр яг мэдрэл мотой болдог гэж байна. Бүр тэрэндээ орж итгэж тоглолдог. Тэр Монголд нь гарч ирдэг гэж байна. Янз бүрээр л ярьдаг юм бэл. Тийм учраас бол тайзны хүн бол бас ондоо манай нэг найз Nirvana гэж нэг найз маань тийм тэр тэгжсэн ингээд чи ч одоо тоглолт Монголынхоо дараа дууныхаа үг мөгийг зарим нэг буруу зүрх хэлдэг юм уу яагаад гэдэг юм бэ гэдэг нь би үгүй минийс би ч одоо
хагас мэтрэл мотол явж идэв штэ тэмтэж байгаа. Нэр тийм баха. Тийм бай. Тэр олон хүн гарахаар та нар хэцүү баха. Зарим өгүүлэг юм тийм уншин шүү дээ. Тэгэхээр би сууж ийсэн шүү дээ. Надыг ингээ хараагүй гэж уурдсан. Уншиж байгаа харах юм байна. Тийм үү. Янз бүрийн. За ямар зүйл болох вэ? Гой хоошны зүйл бол. Тэгээ таны яг л тэр нэг гоё доонуудаас. Чадахгүй гээл. Би нэг дуу голлоо. Би цагаан удаг гэдэг дуу дуулъя. За. Энэ дуу бол бас их гоё дуу. Удахгүй хит болно энэ үзэгчтэй хэлбэл нугасаа хит дуу. Гэтэ бас амьдралд их ойрхон гоё юм дуу гамаа гэж тэнийг би та бүхэндээ зориулъя. Энэ сайхан одоо бууз энэ төр идсэн ч юм цагаан сарчуулах гээд байгаа ч та хоёр надад золох гээд байгаа юм шиг. Билэг өгөхгүй ч байгаа шиг. Билгүүлээ нөгөө юм өгөх гээд байгаа ч юм шиг. За ингэ өсөлтөө зориулъя. Их сайхан гоё хуучны дуу зориулъя. Надад бол олон гоё дуунууд би ер нь дуугаа тоолж үзсэн шүү дээ би сайхан. 120-30 юм явж ийлээ шүү. Үзчихтэй. Бага. Тий ер нь бол тий. Ингээл нөгөө бас л багшийн сургуулийн л одоо юм чи яваад байгаа шүү дээ. За ингэ та бүхэн зориулаад цагаан худаг гэдэг сайхан дуу. Өргөн баяа. Хүлэн авна уу? Агаар тавьж явуулт баярлалаа. Мөгүй эвсэг хэлдэг ш. Онгон насныхаа анхны хайртай орон хотын орцны үүдэнд учраагүй гэрэл цацарсан төвийн гудамжаар зугаалж гэгээлгэн дуайлан гитар хангинуулаагүй цагаан худаг цайлган амьдралын ундаг залгуусан цагаан худаг зайлган амьдралын ундаг залгуусан нохот боргож өхөр морсон нарийнхан гудмын ходгийн дэргэд өөртөө ахадсан 10% барьсан өдөсгөн борохин чамтай анх танилцсан цагаан худаг зайлган амьдралын ундаг залгуусан цагаан худаг зайлган амьдралын ундаг залгуусан насныхаа анхны хайртай орон хотын орцны үүдэнд учраагүй гэрэл цацарсан төвийн гудамжаар зугаалж гэгээлгэн дуайлан гитар хангинуулаагүй цагаан худаг цайлган амьдралын ундаг залгуусан цагаан худаг цайлган амьдралын ундаг залгуусан За баярлалаа. Энэ өстой гоё дуу юм аа нэ. Жохоо өөрчлөлт алчин бодон дуулсан байвал. Үнэхээр гоё дуу байна энэ. Би анх удаага сонсчих. Тэгээд юу та өөрөө юу зохиосон аялалгийн бол шигтгийн цогоо штэ. Одоо тий. Элкандорын цогоо, шигтгийн цогоо гэж ярьдаг. Одоо манай иргэн дурсгоо нэгдлийн.
дуучин манай цогоо бол жирийн Монгол өхний дуулдаг цогоогийн Монгол зохиосон дуу шүү. Ер нь бол цогоо гэсэн энэ дуу баястай энэ чиний хоолой яг тохирны дуулаараа. Тэгээ энэ дуу бол их тийм ер нь бол дарсан 10 амттай гэж үг өгдөг юм билээ хуучны. Ашуун ч гэсэн те амттай байдаг. Тийм учраас би энэ дууг хаяа нэг гоё. Өнөөдөр бүр ялч хүн гоё дуулмаар санагдаад дуулчлаа. Хөвсгөл та нэг байхтай нэг дууцах. Тэгээ энэ тийм байгаа гоё дуу. Тэгээ би хэлээд 100 хэдэн дуу шүү дээ. Та дахиад нэг дууд нэрээ дуу. Хөвсгөлийн нэг дахиулмаар байна. Үнэхээр гоё юм байна гэсэн. Манай хөвсгөлчүүдтэй зориулж би бас байцтахаар нэг сайхан дуу хийсэн байдгийн. Байцтахаа өөрөө төгөлдөр хуур кашо те төгөлдөр хуурн дээрх гоё дуулдаг. Тэрийг та нэг хөвсгөлчүүд дээр ярьсан. Тийм ээ. Яг кайсууч гэсэн тэгэл хөгжим шүү дээ. Яг би бол үзэхдээ саяын цагаан хотог гэдэг дуу би ингэж боддоо шүү дээ. Одоо жишээлбэл барууны дуунууд байна, Монголын одоо хамтлаг дуучин дуулж байгаа дуунууд байна. Хүн болгол янз бүрийн сэтгэвтэй дуунууд дуулдаг тий. Гэтэ цагаан хотог гэдэг бол тий яг ориг байхгүй. Тий ориг тий бүр нүдэнд харагдаж шүү дээ. Монгол хүн гэдэг чинь хүн болгоны Улаанбаатарт ч байна уу, Хөдөө оронт ч байна уу. Тэгээд тий тэнд бол хотдог гэдэг чинь бол хүнд ус тий. Тэгээд тийм тэрэндээ танилцж байгаа тэр хайрын тухай тэр гоё тий ингээл бодоход ингээл амьдрал зураг харагдаж байгаа үс тэгэхээр энэ гоё эгэл тэгээд эгэл байх шиг хаз чаргал ер нь байдгүй юм байна дөө Монгол хүнд бол тэгээ би энэ дууг хаяа нэг дуу дуртай энэ дуун дуртай хүмүүсийг таардаг юм надтай за юм байна Сэлүүрөө өмж онцгой сэтгэл тэр очиуны чиг хайрын амсал зүудэн дүндүүлж хайртайг сэтгэл зүрхэн өмсөлчээ зүрээр ухны анхны хайрын амсал зүудэн дүндүүлж хайртайг сэтгэл зүрхэн өмсөлчээ цэврээр ухны анхны хайр бүрхэг үсэн чөлөөгөр нарны туяа гэж бүлээн анир сэтгэл гэргийг авчин хүслэн болсон хайраа зүтгэж байгаасай гэж дутлан бодсон бодлоо сэмсэмхнэр аргадан хайрын намсалыг зүудэн дүндүүлж хайртайг сэтгэл зүрхэн дүнсэлчээ цэврээр ухны анхны хайрын намсалыг зүудэн дүндүүлж хайртайг сэтгэл зүрхэн дүнсэлчээ цэврээр ухны анхны Сэтгэл зүрх
За дараагийнх нь бол би яг сая нураа хэлж л да хүсгэлийн тухай дуу би саяны нуруу гэдэг дуу хийсэн байдیں۔ Гэтэ бас би одоо бас өөр дуу толгойж байгаа. Хэцүү дуу тий. Хоолой тийш явсан. Дөрөө өдшөөс хүмүүс амарч яхад чинь тэгэл. Яг саяны шиг гоё юм намуухан ийм дуу гоё яд. Тий гоё. Түнээс би амар дуу болж. She's all of my life. Англ доо. Хүний дуу өөрөө зохиогоогүй сайн. За ер нь тэгээд бас маань нэвтрүүлэг маань бас төгсөх тийш хандж байна. Яг 5 минут үлдсэн байна. Тэгэхээр сүүлийн 5 минутанд гоё бас нэг гоё дуу дуулаад. За юу дуу? Таны гоё дуу сонсъё л та. За би хоошныхаа гоё дуу бас нэг дуу яваа тхөө. Тэгээ. Тэгээд энэ дуун дээр юу яа? Гоё та нэг бас энэ дууга бас одоо нураад ч гэдэм үү айл эсвэл одоо өөрийнхөө жигэн дотны улсууд гоё зориулаад үг хэлээд. За тэгээ тий. За би энэ дууга би юу ямаар студид зориулъя тий. Миний дуу яг ямар ч өөрөөгөө болгоод өөрөөхөө зорьсон үстэй зүтгэхэд өөрөө ч гэсэн сая хэлж шít хүн ер нь олон юмд явж хэрэггүй юм байна. Нэг юмдаа л одоо сайхан зүтгүүл илүү гоё юм байна гэд хэлсэн юм шин тий. Тэр шиг одоо би одоо Майкл дүнж байдаг шиг. Тий. Тэгээд тийм учраас би бас дүүдэд зориулъя тий. Ийм гоё нэвтрүүлэгт орж авцалсан. Манай Royal бол маш их хол явах хэрэгтэй телевиз шүү. Ер нь дандаа залуучууд ажиллаж байна. Ууггүй ажиллах хэрэгтэй. Ууггүй хичээж ийж юмд хүрэн шүү. Амар зүйл гэж хаач байхгүй. Тийм учраас бол бүгдээрээ бас ингээд ийм нэгдэлтэй сайхан гоё байцгаая. Тэгээ би бас энэ аав юм сангийн тоглолтыг ивент гэж оролцож байгаа нэг 2 газар байгаа юм. Тэр хүмүүстээ бас баяр хүргэмээр байна. Нэгдүгээрт бол Төмөр замын Panasonic-ийн тэнд байдаг Eagle ресторан байна. Эдний хамт олон баян голод имжиж байгаа. Хоёрт нь бол манай аавын төрсөн нутаг Ховд аймгийн Булган сумын нутгийн зөвлөлийн хамт хүмүүс баяр үнэхээр одоо нэр жаргал сайхан одоо дараагтаа их баярлалаа илэрхийлж байгаа шүү. За ингээд би бүгд хүсэгчтэй зориулаад тий энэ өрийн хавар төгөж байна, сар шинэ төгөж байна. Тий ажил төрлүүд нь бүгдээрээ сайхан өөдрөг эрүүл энх байгаарай гэж сайхан өрөөгд бас бүгдээр ингэ тоглолтод орж байна. 1-р сарын 25-нд 19 цагаас Монгол хүүхдийн ордонд болно. Үрдийн анга. За тэгхүү. Илчвихэн эсэн нартай хаврын тэрүдөө эгэл бүгдээрээ сургуулаа зорсон тэр үед өнөөхөл хинэггүй тэнийхэн алхаараа найзуудтайгаа бичник гэлдрэхтэй борооны дараа солонгийн өмшиг хичсэн яваа Охтын дундаас голих бичин тэгтэлэн өөрий чинь олж харсан Эрдмийн чи миний үрдийн наран Эрдмийн чи миний үрдийн наран үрдийн наран Захин хацаа бүлэн шиг болохын чамайг хараа цаашдаа юу болох иш мэдээгүй байж би зүрхэж чамайг харахаа ордучэр артаа үеийн чин давхтаа харж намайг зовоо зүрчгөр хоосон яг бидээ би зүрх минь донтлоо хэцүү Түлээс хаш өөрийг чинь мартахгүй нэ За бүгд хамтдаа дуулаа. Хайртвин чи миний үрдинара хайртвин чи миний үрдинара хайртвин чи миний үрдинара хайртвин чи миний үрдинара
өнөөдрийн доржийн голомны нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна үзэгчдээ та бүхэн сайхан амраараа маргаашийн доржийн голмаар бүгдээрээ эргээд уулзцаая. Баярлалаа үзэгчдээ. Yeah. Nice. Аймаг.